эмэгтэйчүүд байна. Бидний тулгамдж байгаа шийдвэрлэх асуудал бол сургуулийн авах зам эрсдэл дагуулж байна. Яагаад энэ асуудлыг авсан шалтгааныг хэлэх юм бол манай сургуулийн ойр орчинд маш олон асуудал байгаагаас бид нар судалгаа шинжилгээ дээр үндэслэн сурагчдаас төвөрийн аргаар санал асуулга явуулж сургуульд хамгийн их тулгамж байгаа асуудал юу вэ гэхэд 64% авах зогсоолын асуудал авах зогсоолыг хүрэлцээгүй байдлаас орж бэрхшээл учирч ирсэн үг 78% учирч ирсэн 22% учирч байгаагүй урт талын зогсоол шаардлагад нийцж байна гэхэд 89% нийцгүй байх гэсэн хариултан дээр үндэслэн бид нар тулгамдж байгаа асуудлаа сонгож авсан. За энэ зургаас харах юм бол манай сургуулийн урт талын одоогийн нөхцөл байдлын талаар зураг байна. Манай сургуулийн урт талд замын буруу төлөвлөлтөөс олж яг урт талд нь хоёр талаас хоёр машины уртгал орж ирж яг дундаа маш их машины төвчрөл осол гэмтэл гардаг учраас бидний асуудлыг нэг гаруй шийдэх ёстой гэж үзсэн байгаа. За мөн бид нар багш болон сурагч хоёрын төлөөлөл болгож авсан бөгөөд та бүхэн эндээс илүү тодорхой арах боломжтой. Мөн бид нар цаашдын төлөвлөгөө болон сургуулийн автомашин зогсоолыг хүмүүс илүү их ойлгомжтой байдлаар харуулахын тулд өөрсдийн гараар макет хийсэн бөгөөд яг энэ хэсэгт сургуулийн зогсоол хоёр талаас ингэж орж ирээд яг энэ гол маш их төвчрөл үүсдэг бөгөөд нөгөө бага насны дүүнер маань илүү өртөх боломжтой байдаг. За мөн бид нар мөн энэ асуудлаа олонт илүү түгээхийн тулд Монголын радио телевизэд ярилцлага өгсөн бөгөөд зургийг нь та бүхэн эндээс харж болно. Манай сургууль нийт 97 м квадрат 22 машин зогсох нөөц боломжтой боловч 117 багш ажилчдаас 40 байнга сургууль руу ирж буцдаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Энэ нь болохоор сурагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хүүхдийн эрхийн талаар эрхийг зөрчиж байгаа учраас энэ асуудлыг нэг даруй шийдэх ёстой гэж үзсэн байгаа. Харин энэ зураг дээрээс харах юм бол манай сургуулийн цантраас авсан байгаа зураг байна. Мөн манай сургууль скул политик гэх ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд эцэг эхчүүдийн цаг голцолоор он сар өдөр гарын үсгтээ илүү тодорхой харуулж өгсөн байна. За та бүхэн одоо бодлогын хэлбэрийг танилцуулъя. Нэгдүгээр бодлогын хэлбэраас 11-р харуултны төлөвлөлийн дагуу авцаамыг сайжруулах. Хоёрдугаар бодлогын хэлбэр авцаамын зохицуулыг нэмэгдүүлэх. Гуравдугаар нь алхахээрээ сургууль шинэ хэсэг бий болох байна. За нэгдүгээр бодлогын хэлбэрийг дэлгэрүүлэх бол үндсэн хуулийн 1-1-ийн 2 цааснаар хуулийн дэдлэхэн төрийн үндсэн зарчим байдаг бол 2012 оны 7 сарын 4-ний иргэдийн төлөөлөгчдийн 5-р хуулиар батлагдсан 11-р харуултын төлөвлөлтийн зургаас классик системд орон сууцсан хашаага хэтрүүлэн талбай хэтрүүлэн байснаас болоод уг асуудал маш хэмжээний эсрэг дагуулж байгаа. За уг асуудлынхаа бодлогын хэлбэрийн давуу талуудыг дурдах юм бол хуулийн хамгийн зөвшөөрөгдсөн арга зам хүүхдэд ээлтэй болон замын урлагт оролцох аюулгүй байдлыг бий болгоно. За сул тал нь гэх юм бол ихээхэн маргаан дагуулсан нэгэн барилсан одоо байрлалын хэсгийг бол нураагаад эргүүлээ зам байх учраас эдийн засгийн гар цохирлогч байгаа. За үүнтэй холбогдох хувь зүйн хэрэгцээ актуудыг дурдах юм бол газрын тухай хуулийн 59-ийн 1 зааснаар хуулийн 59-ийн 1 зааснаар газрыг чөлөөлөх хууль байгаа. За авцаамын зохицуулыг нэмэгдүүлэх албан давуу тал нь төвчлөлийг тааруулж чадна. Асуулт тал нь харин тухайн тэр хэсгийн байгууллагын байгууламж муудал хараа хяналтаа болох. Гуравдугаар нь болох дээрээ сургуулийн хажууд шат шиг гац бий болгон давуу тал сургууль шинэ аваарай гацтай болохоос гадна сургуулийн талбай үр өгөөжтэй ашиглаж чадна. Харин сул тал гэх юм бол дулааны шугам шилжүүдээр зам 50 20-тай байдаг гэдэг байна. За манай бодлогын 1-р хөлбөрийг дэмжих байгууллагууд нь хотын захиргааны алба, газрын харилцаа, барилга хот байгуулалтын алба, Монголын архитектуруудын эмнэлэл, сургуулийн захиргаа, за эсэргүүцэх байгууллага гэх юм аялагч төвийн эзэмшигч болон классик системд орон сууцны орчин суугчид бол эсэргүүцэх магадлалтай байна. За ингээд та бүхэнд энэ хууль зүйн бүх актуудыг бол ингээд тусгаалгдсан байгаа. Энэс илүү дэлгэрэнгүй авч байна. Анхаарал. Манай коллегийн төвшөлсөн 3 бодлогын хэлбэраас бид хамгийн чухал хэмээн нэг бодлогын хэлбэрийг авч үзсэн байгаа. Энэхүү хамгийн чухал бодлогын хэлбэр нь бол хот төлөвлөлтийн дагуу сургуулийн авцамыг сайжруулах. За энэхүү газар байршлын кадастрын зурган дээрээс харахад одоо манай сургуулийн зүүн талаар классик резиденц орон сууцна. Одоо яг орон сууцсан заасан одоо яг өгсөн газар нь ийм боловч одоо бодит байдал дээр классик резиденц орон сууцсан сургуулийн нэвт урсах замыг таглан хашаа барьснаар одоо манай сургуулийн зам ийм мухар болсноор одоо төгжрэл авсал аваад гэх мэт маш олон асуудлууд үүсэж байгаа. Манай бодлогын хөтөлбөр маань одоо энэхүү хууль бусаар нийт эзэмшлийн хашааг одоо эргүүлж татаж
зам гаргаснаар одоо ингэж замыг нэг дуусгалтаа болгож үүнээс үүдэн одоо төвжрэл одоо олсоор гарах магадлал багасна. Мөн одоо манай сургуулийн нэг асуудал болох зогсоолын асуудлыг мөн одоо энэ төв замтай холбосноор одоо энэ сургуулийн ардлын эзэмгүй хашаад одоо ингэж зогсоод барьж өгснээр бас нэгэн асуудлыг давхар шийдэх боломжийг олгож өгч байгаа. Бид энэхүү бодлогын хөлбөрийнхөө өрөөнд бол холбогд халдны юм өстой уулзсан байгаа. Хаагийн барилга хот байгуулалтын яамнаас уулзч одоо энэхүү албан ёсны зураг студийг авч зөвлөгөө авч цаашдаа та бүхэндээ хамтран ажиллаа мэт бид албан бич хургуулсан байгаа. Мөн одоо бид яг энэхүү бодлогын хөлбөрөөр хэрэгжүүлэх бидний төрийн эрхтэй болсон учраас Орхон аймгийн засаг даргын хамгийн газартаа очиж уулзахад биднийг маш найрсгаар хүлээж авч цаашдаа энэ асуудлыг шийдгээд яг төрийн үйл ажиллагаанд та бүхэндээ дэмжиж ажиллаа. Мөн тодорхой төсөв мөнгийг ч гэсэн шийдгээд та бүхэнд туслана хэмээн бидэнд харсан байгаа. За манай энэ бодлогын хөлбөрөнд яагаад хамгийн чухал бодлогын хөлбөрөө гэвэл нэгдүгээр сургууль орчмын авч зогсоолыг шийдэх хамгийн боломжтой хөлбөр мөн хоёрдугаар үндсэн хууль ээлтэй бодлогын хөлбөр гэж үзсэн байгаа. Яагаад үндсэн хууль ээлтэй бодлогын хөлбөр гэхээр одоо үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 20-р эцэгт зааснаар одоо төрийн үйл ажиллагаа хувьдаа шударга яс тэгш байдлыг баримтлах ёстой. Мөн одоо хүүхд хамгааллын тухай хууль хүүхд нь эрүүл аюулгүй орчин сурч боловсрох хэрэгтэй гэсэн хуулийн заалтуудад нийцэж байгаа учраас одоо үндсэн хууль хамгийн ээлтэй бодлогын хөлбөр хэмээн цаашдаа энэ бодлогын хөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. За сайн байцгаана багийн гишүүн билгэн байна. За сайн манай 3 дахь хэсэг ярьсанчлан манай бодлогын хөлбөр бол 11-р хорооллын хэсэгчсэн төлөвлөгөөний дагуу сургуулийн урд байлга классик резиденц онцны зөвшөөрөлгүй баригдсан хэсгийн хашааг одоо чөлөөлгөөж ард зам тавьдаг байгаа. Бид нар энэхүү бодлогын хөлбөрийг гишүүлэхдээ дараах шийдвэр хүмүүстэй уулзаж зөвлөгөө авсан байна. За бид юуны дөрөв мэдээж энэ асуудлыг сургуулийн хамт захиргаа удирдлагуудтай хийж ярилцсан. Үүний дагуу бидний саналыг маш хэв дэмжиж байгаа бөгөөд цаашлаа бид нарт холбогдох хүмүүс нь мэдээлэл өгсөн. За бид энэ холбогдох хүрэн болов багийн засаг дарга сайн ихтгэл их хөлөөр уулзаж асуудлаа хэлэн одоо дээшээ уламжиж өгнө гэж хүсэлтэй байгаа бидний хүсэлтийг хүлээн авч нийт дээр одоо Баян өндөр сумын засаг дарга ганц огтгой уламжилж өгсөн. За энэ хүн Баян өндөр сумын засаг дарга ганц огтгойтой уулзаж ярилцахад бидний асуудлыг тунх устдаа хүлээж манай сургууль дээр шууд өөрийн бие хүрээд ирсэн. Тэм бидний асуудалтай бодит байдалтай өөрийн нүдээр газар дээр нь очиж танилцсан. Энэ хүн бидний асуудлыг нийт даруй шийдэх боломжийг хангаж өгсөн юм аа. За энэ хүн манай Баян өндөр сумын засаг дарга маань сургуулийн урдах эвдрэлтэй зам дээр зориултын эс хайргасаж тэгшиж өгсөн явлаа. За энэ хүн тэгшиж өгснөөр манай сургуулийн сурагчид багш эцэг эхчүүд хамгийн сайшаалтай ажил болж дүгнэдэг тийм. За цаашдаа бид аймгийн зэгчийн албаны дарга Түмэн Жаргал гэх хүнтэй очиж уулзсан. Энэ хүн Түмэн Жаргалтай уулзахад бид энэ талаар энэ асуудлын талаар судалгаа хийн гэж авсан бөгөөд судалгаа хийсний үндсэн дээр одоо манай сургуулийн ойр орчмын тэмдэглэлийн нэг урсгалтай болгох за түүнчлэн гарц тэгээд хурд цааруулагч зэргийг хийж өгөхөөр төсөв батлаад байгаа. За энэ бүх төсөв баталсны дагуу 2018 оны 5 сарын 1-ээс хэрэгжүүлэлт баталсан зураг төсөл маань одоо энэ байна. Эндээс бүгдийг харж олно. За энэ бүх бидний хийсэн ажлууд юм байна. Бидний дараагийн хийх ажлууд төлөвлөд байгаа ажлууд бол эхлээд бид юуны дуранд сургуулийн урд барьж байгаа классик эсдээс орос үндэсний эзэмшигч нартай уулзаж зөвшөөрөх юм байна. За түүнчлэн бид нар Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй уулзаж одоо классик резиденцийн хууль бусаар баригдсан барилгыг чөлөөлөх мэдээлэл хүргүүлэхийг шаардах зэрэг ажлуудыг бас төлөвлөж байна. Бидний хамгийн гол зорилго нь Орхон аймгийн 2019 оны аймгийн төсөв сургуулийн арт замын асуудлаа шийдвэрлэхээр одоо төлөвлөлт байгаа. Харж ирсэн байна. Танай багийн ажил дээр бусдаас онцлогтой байгаа зүйл нь юу гэхээр бодлогын шийдвэрүүдийг одоо энэ чинь бас биднээс харилцсан бизнесээс суралцах нь байгаа тийм ээ. Тэднийхэн бол холбогдох тушаа шийдвэрүүдийг нэлээд сайн гаргуулж явсан байна. Сургуулийн захирал нь бол нэлээд олон тийшээ албан бичгүүд явуулсан байна. Бүгд хуваарай байна. За нийслэлийнх нь одоо Орхон аймгийн хавтар хотын газраас нь одоо энэ хүүхдүүдийн болон энэ үйл ажиллагааг бол
дэмжиж заашгүй хийх ёстой гэсэн алтан бичгүүд байна. Энэ бол өөрөө төрийн шийдвэр гаргахад албан ёсны шийдвэрээр дамжиж явах гэдэг бол маш чухал нөлөөтэй зүйл. Энийг бол сайн хийсэн. Би зөвхөн нэг зүйл дутуу болсон байж магадгүй. Та хэдийгээр зам тавихад байгаа чинь даваа дулаан шугам явж байгаа учраас дээгүүр зам тавих гэсэн юм байна уу? Энэ болохоор бол гонтой гэсэн байгаа. Харин нэгдүгээр хөлбөрийн тоо гэж авч үзсэн. Тэр тийм зүйл байхгүй. Байгууллага хашаа бичсэн байгаа шүү дээ. Сумбаг април яг тамаа одоо сургуулийн хашаа байсан газар юу баригдсан байгаа юу? Хоосон хашаа гэх ингээд дахиад барьсан байгаа юу? Ийм шаа. Тэр хоосон байна. Хоосон байгаа бол харцангуй асуудал чинь шийдэгдэхэд та нарыг одоо энэ хэсэг дарагч хэмжээ ингэж байгаа учраас асуудал нь бол боломжтой байхгүй тийм. Объект баригдсан тухайд бол бас асуудал болоо юм чинь. Дээрс нь тэр электрик зөвшөөрсөн гэдэг бол дараагийн зам барих асуудал тийм ээ. Нарын маань хувьд бол ихтэй хамгийн юу нь яг хашаага татуулах асуудал нэгдүгээрхтэй. Харин энэ төсвийн баталгаа одоо дэше уламжлахаар манай баруун зүг сумын засаг дарга ганц цогт бамбад амлалт өгöd байгаа. Албан юу гэсэн 2019 оны аймгийн төсөвт суулгав. Тэгэхээр төсөв яаж батлах? Төсвийг хэн батлах вэ? Аймгийн төсвийг хэн батлах вэ? Та өөр иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралчид аймгийн үгийг багтаж байна. Тэр хүмүүсийг хамт огт хийчихэл засаг дарга яамны мэрэгжилтэн бид нар наан мэдээлэл аваад явах зөв. Тэгээд яг эцсийн шийдвэр гаргадаг хүмүүсээ барьж аваачгүй, нэрийнч судлаагүй, тийш нь нөлөөлөх ажиллаа төлөвлөгөөгүй байж. Гэхдээ энэ бол ирээдүйн ажил. Энэс хойш одоо хүртэл та нар ийм сайн ажилласан юм. Сайн баярлалаа. Орхон аймгийн 13 дугаар сургуулийн тэмүүлэл багийн хамгаалал нь гал 9 хэрэгжүүлэлт бариуд 500